За сайн байцгаана уу? Европын холбооны Switch Asia хөтөлбөрийн санхүүжилттэй эдийн засгийн ногоон шилжилт төслийн багийнхан маань өнөөдөр Улс аймгийн Улаангом хотын түүхэн улс хүнс хувьцаат компани дээр ирээд байна. За төслийн хүрээнд бол бид нар бонзыг хэрэгжүүлэх 25 байгууллага шалгаруулж авсны үүний нэг нь орон нутгаас улс хүнс компани маань шалгарсан байгаа. Өнөөдөр бол бид нар улс хүнс үйлдвэр дээр нь гэж зочлоод яг бонз хэрэгжүүлж байгаа туршлагаас нь хуваалцаж танилцж байна. Тэгэхээр өнөөдөр бид нар улс хүнс компани дээр ирлээ. Тэгээд яг үнийг хэлэхэд бол би хүнсний үйлдвэр гэхээр за нэг орчин цагийн технологийн шинжил инновацийг үйлдвэрлэлд яаж нэвтрүүлэх вэ? Массын бүтээгдэхүүн яаж үйлдвэрлэх вэ гэдэг зорилготой стратегитэй л ер нь явдаг байх гэж бодож ирсэн. Гэтэл бид бүхэн яг энэ үйлдвэрээр нь ороод ингээд үзэхээр Монгол улсын төдийгүй одоо дэлхийн нийтийн хүнсний үйлдвэрлэлийн чиг хандлага хаашаа явж байна. Тэрнийг маш сайн шингээсэн уламжилт үйлдвэрлэлийн арга технологи, за орчин үеийн хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага, эрэлт, за экспортын чиг хандлагад нийцүүлсэн ийм бүтээгдэхүүн үйлдвэрлээд явж байгаа нь бол үнэхээр бахархалтай байна. Тэгээд хамгийн гол нь бас альва бизнесийн үйл ажиллагааг авч явдаг гол зүйл бол менежментийн баг буюу удирдлагын баг. Тэгээ ажиллах хүч хоёр л байдаг. Хүмүүс янз янз хэлдэг л та. Гэхдээ миний хувьд бол энэ хоёр баг бие биенээ ойлгож ажиллах. Тэгээд энэ хоёрын хамтын ажиллагааны гол зорилго бол нөгөө хэрэглэгч гэдэг юм дээр нь гол анхаарлаа хандуулж явдаг. Тэгэхэд бол энэ гурвын хослол бол нэлийн оновчтой зөв явж байгаа юм уу да гэсэн илрэл харагдаж байна л да. Ялангуяа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, уламжлалт аргаар үйлдвэрлэхэд юм байдаг. За орчин цагийн одоо шинжлэх ухааны ололт нэвтрүүлсэн арай хурдан түргэн үйлдвэрлээд явахад ямар байх вэ гэдэг. Ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сая бид нар үзэхэд бол бяцлаг үйлдвэрлэж байгаа технологи бол яг л уламжлалт. Одоо Монгол арх үйлдвэрлэж байгаа аригны тусаа авч байгаа. Энэ маань эргээд нөгөө байгаль орчинд хорнолоогүй, хавг хаягдалгүй яг жинхэнэ тойрог эдийн засаг гэдэг концепцийг танай үйлдвэр бол маш зөв өөрийн үйлдвэрлэлээр харуулж байна. Гэхдээ та бүхэнд хэлэх нэг зүйл бол одоо бид бүхэн сая бас ярилцж байлаа тэр олон нийт түгээн дэлгэрүүлэх. За тэгээд энэ тойрог эдийн засаг хог хаягдалгүй байх улс эрчим хүчний нөөцийн хэрэглээ зарцуулалтыг бууруулах яаж оновчтой болгох вэ гэдгийг бид бүхэн одоо хэрэглэгчтэй болон түншүүдтэй оролцогч талуудтай өөрийгөө сурталчлаж таниулж явах хэрэгтэй. Манайх ийм учраас манахтай хамтарч ажиллана. Ийм учраас би танаатай хамтарч ажиллаад ийм байдлаар танаа болон манай өрсөлдөх чадвар сайжрах юм а гэдэг ийм нэг бас зорилго тавиад ийм үйл ажиллагаагаа яг бодит болгож ирэх юм бол илүү зүгээр санагдлаа. Ялангуяа цэцэрлэг, сургууль, их сургууль, одоо мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургалтанд суралцж байгаа хүмүүс бас насан туршидчдын боловсрол тий. За ийм чиглэлүүдээр манайх ийм хийж байгаа гэд зардал багтаагаар өөрийнхөө бизнесийг сурчлах ер нь ногоон байна гэдэг ямар ач холбогдолтой юм. Бид яагаад ногоон байгаа юм? Энийний өгөөж нь хинд тусаад байгаа юм бэ? Хинд би бол хин энэ үр шим хүртээд байгаа юм бэ гэдгийг та бүхэн ер нь түгээн дэлгэрүүлж танилцуулж байвал одоогийн байгаа өрсөлдөх чадвар нь улам нэмэгдээ та бүхнийг одоо зөвхөн одоо Монгол улсад төдийгүй Монгол улсад Аз төв цаашлаад дэлхийн хэмжээнд Монголын улс хүнс гэдэг компани гэдэг ингээд хүмүүс сонирхоод одоо аль хэзээ нэг бүтээгдэхүүн чинь танил болсон л да. Гэхдээ бас энэ тал дээр жаахан анхаарал ажиллах илүү одоо өр өгөөжтэй болох юм байна л гэж бодож байна. Тэгээд үнэхээр сонирхолтой байна. Одоо танаа үйлдвэрийг ирж үзсэндээ би бол үнэхээр баяртай байна. Та бүхний цаашдын ажил хөдөлмөр бүтээгдэхүүний шинжилэлд амжилт хүсье. Одоо мэдээж Улс аймаг бол тийм одоо манай Монгол улсын баруун хязгаарт байгаа хамгийн их гайхамшигтай нөөц баялаг ихтэй ийм аймаг. Тэгээд бид бол өчигдөр бас оролцогч уржигдэр хийсэн сургалтын явцад оролцогч нартай ярилцж байхад Улс аймаг бол тийм зөвхөн нуур ус биш тий мод уул за тэгээд элс гой одоо юу гэдэг Монголд байдаг бүхий л өгөгдлүүд бүгд Улс аймагт байгаа байхгүй хамгийн гайхамшигтай.
Тэгээд энэ гайхамшигтай нутаг усныхаа энэ өгөгдлүүдийг одоо ашиглаад тэгээ улсын ард түмэн өөрсдөө энэ чин сэтгэлээсээ одоо гоё сэтгэлээ гаргаж хийдэг гэдэг бол айгүй чухал үг байхгүй тийм. Тэгээд энэ сэтгэлээ гаргаад тэгээд одоо эрхэм зорилгодоо дурдсан байна. Эрүүл доктортай бүтээгдэхүүнсний бүтээгдэхүүнүүдийг за тэгээд зах зээлд нийлүүлнэ. Тэгээд нийлүүлэхдээ доктортой гэдэг чинь одоо бидний тойрог эдийн засгийн буюу те усаа одоо бүхэл гайхамшигтай байгалийн өгөгдлүүдэд хайрлж хамгаалсан, усаа хамгаалсан, орчноо хамгаалсан. Тэгээд одоо нөгөө бохирдлыг багасгах, хаягдлыг багасгах одоо бүр гайхамшигтай нь бол одоо хэдэн зуун жилийн дараа л яг энэ байгаа байдлаар нь хадгалж үлдээх те хойч үедээ, ирээдүйд үедээ, нутгийнхаа одоо ирээдүйд үедээ энэ бүгдийг одоо шингээж ингээ ажиллаж байгаа юм би одоо тойрог бизнес агууртай байгаад одоо энэ үйлдвэрт ирээд өөр бидрээд ингэ явж байгаа маш их баяртай байна. Тэгээд цаашдаа ч гэсэн энэнийг одоо алдахгүй. Тэгээд бид нар бол мэдээж бизнес юм чи ашигтай ажиллах ёстой. Ашиггүй зүйл гэж байх ёсгүй. Гэхдээ ашигынхаа хажуугаар нутгийн иргэдээ ялангуяа уус нутгийнхаа ард түмээ за тэгээд одоо бизнес өргөжих тусмаа баруун хязгаарыг за бүр өргөжих тусмаа Монгол улсынхаа одоо хүн бүрт өөрийн одоо үр шимийг хүртээсэн ийм гайхамшигтай бизнес агууртай болоод өсөж дэвчих хүсье өрөө. Тэгээд бүгдэд нь баярлалаа. Сайхан боломжийг олгосонд.